За бичлэг үзэж байгаа цаг үеийн мэндийг бүгдээрэнд нь хүргье. Өнөөдөр би удмын хараал хэрхэн дамждаг, удмын хараал гэж юу юм? За өөрөө тэрийг ангаах, эдгэх буюу удмын хараалаас ангижрах боломжтой юу гэдэг сэдвийн талаар сайхан ярих гэж бодлоо. За хараал гэдэг үг ер нь үгийн үндсээс нь аваад үзэх юм бол хар гэж орж ирсэн баггүй юу? Түрүүн би бясалгаа сууж байхдаа яагаад хараал гэсэн юм бол ийм нэр өгсөн юм бол гэсэн чи яах вэ? Сүрэг эрчим энерги ингээд хар өнгөөр хөвчлээ харагддаг. Хүний хүрднүүд бол маш гоё солонгорсон өнгөөр харагддаг. Тэгээ гэрэл гэдэг чинь өөрөө бүх зүйл одоо гэрлээс үүсэлтэй. Гэрэл бол одоо сүнсний их үүсэл юм аа. Хамаг гоё сайн сайхан зүйлэн гэж үздэг тийм ээ. Гэтэл өөрөөсөө нөгөө гэрэл цацруулдаг өнгө чи өөрөө хар болчихдог байхгүй юу. Тэгэхээр нөгөө талтаа тэнцвэр гэрэл харын тэнцвэрийг барьж явах ёстой буюу нөгөө талын зүйл нь эсрэг зүйл нь хар өнгө болчиход идэг. Огт өөрөөсөө гэрэл гаргахгүй ганц өнгө шүү дээ. За тэгвэл хар гэдэг язгууртай юм байна. Угаасаа ч сүрэг юм хар өнгөөр харагддаг юм байна. За окей. За үгийн үндсийг ингээд тайлчлаа. За тэгтэл яг хүн хүнд өөр харагдана л та. Хараал гэдэг зүйл. Надад болохоор хараал гэдэг зүйл юу гэж харагддаг вэ гэхээр хар өнгийн цэг, хар өнгийн толб, хар өнгийн хуйларсан эрчим энергиэр харагддаг байхгүй юу? За тэр нь юу гэсэн үг юм бэ? Яг хараал гэдэг чинь юу гэсэн үг гэхээр эрчим энерги, сөрөг, хуйларсан эрчим энерги хэлдэг. За тэр өөрөө хэр тижээлээ авснаас шалтгаалаад эсвэл анх үүсэхдээ хэр хүчтэй байснаас шалтгаалаад нэг бол жижиг толб шиг байдаг, нэг бол хасар хүчтэй хуйларсан сүрэг хар эрчим энерги харагддаг. За тэгвэл энэ хараалын үүсийн талаар яриа тийм ээ хэдүүлээ. Үүсэл, хэрхэн дамждаг талаар, ямар нөлөө үзүүлдэг талаар, хэрхэн одоо задарч устдаж үгүй болдог талаар, эсвэл нөгөө нэгээс энергич нэгээс нөгөөд хуурдаг гихчлэн хуурдаг талаар зэгцтэй ярья. За энэ талаар бол яг ингэж бас их гоё тайлсан тайлбарууд бол нэг байдаггүй юм байлээ. Бид нар одоо ингээд далд ертөнцийн талаар нэвтрүүлэг, далд ертөнцийн талаар видео, ном, эсвэл хүнээс ингээд яриа сонсоход анханасаа бүх юмыг ингээд бүх юм л одоо угаасаа байсан шүү дээ гэсэн байдлаар ярьдаг шүү дээ тийм ээ. Хараал гэл энэ хараал гэдэг чинь яг цаана яг юу юм бэ гэд хинч тайлбарч өгдөг. Зүгээр л хараал гэдэг нэг байсан. Тэрийг тэг хүн ойлгохдоо дотроо ингээд 9 шидээр өөр ингээд тархиндаа хүлээд авчдаг. Тэг хүн болгоны хувьд тархиндах тэр хараалын талаар ойлголт өөрөөр болчдөг байхгүй. Гэтэл эн чинь нэг тийм утга учиртай, нэг суйртай, нэг юм байдаг шүгс нэг тийм тодорхой юм хэрэгтэй болоод байгаа шүү дээ уулын биднэрт. Тэгжиж бид нар тодорхой мэдчиж тэр зүйлээ хэрхэн хуурах уу, хэрхэн тэр зүйлээс ангижрах уу гэдгийг бодож эхлэн тэ. Гэтэл тодорхой мэдэхгүй нэг учир битүүлэг юм харагдахгүй тэгээд нэг байгаад байдаг. Тэгрүүсээ нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй нээсээ хараал гэх нэг юм яваад яг юу юм болоог мэдхий яж гарч хүн чи айц тавтчихдаг. Тэнгүүд айц тавтангууд одоо яана хинээр одоо энэ хараалжд гарлуулах уу гэд план буу хайж явдаг ч юм. Ингээл ерөөсөө нэг юм яг нэг талаараа бол мухар сүсэгт автаа авчдаг байхгүй. Уул нь бол ингээ маш гоё ингээ системтэй тий бүр ингээ болдгсон бол одоо ёстой нүдэнд үзэж гарт баригддаг бол ингээ задлаад тий эсийг задлж байгаа их ингээ ярьдаг гэсэн бол анханасаа ойлгомжтой гоёч байх байсан бол гэж бодож байсан. Тэгээ яг ийм тайлбар бол нэг байдаггүй. Одоо жишээлбэл хараал байна. Өөр одоо юу гэдэг юм бэ? Сүнс гээл нэг юм гараад ирэн тийм ээ. Манифест гээл оюун бодлын хүч гээл нэг юм гараад ирсэн. Бурхан гээл нэг юм гараад ирсэн. Яг бурхан гэдэг нь яг хаана юу байд юм бас мэдэхгүй те. Тэр зүгээр символ юм уу? Эсвэл нэг амьдарч байгаа хүн байд юм уу? Одоо юу юм? За уул усны эзэл ус авдаг гээл гараад ирнэ. За энэ бас нүдэнд үзэгдэхгүй болоод ирчихэ. Нөгөө ус авдаг хаана бол гээл дотроо ингээ өөр төсөөлөд тэгэхээр хүн бухар сүсэг тавтдаг юм байна. Айц тавтдаг юм байна. Тэгээд учраа олохгүй өмөрлөлддөг гэх юм уу те. За тэгвэл би чадах ятгаараа та бүхэндээ хараал гэдэг зүйлийг тайлбарлая. Үгийн үндсээс нь эхэлсэн хар өнгийн эрчим энерги, хуйларсан эрчим энерги ойлгож болно. За ер нь эрчим энерги гэдэг зүйлийг бид нар бол одоор ойлгодог болцсон тийм ээ. Энерги гэдэг зүйлийг нөгөө хуулийн гаргацсан. Тийм болохоор альваанаас ингээ энерги засарч идэг энерги эрчим хүчээр ажиллаж идэг ийм энерги байдаг гэд физикээр задлаад өгсөн нь бол үнэхээр гой суур болсон л доо. Яг тэрний чинь л нөгөө гэрэл гаргаж байгаа эрчим энерги чинь л эсрэг нь аахгүй юу? Өөрөөсөө гэрэл гаргахгүй
одоо нар зүг эргэжсэн бол нар буруу эргэлттэй ч гэдэг юм уу. Эрчим минерийг гэрэлд гаргадаг гэсэн бол нөгөө сөрөг хуйлраан болохоор гэрэл гаргадаггүй ч гэдэг юм уу. Гэрлийн эрчим минерийг түгээх мөн чанартай бол сөрөг эрчим минерийг болохоор хумих хурааж авах мөн чанартай ч гэдэг юм. Ингээд ерөөс эсрэг нь болчих жоох байхгүй. За эрчим минер гэхээр бол физикээр тайлбарлсан байдаг учраас та бүхэн ойлгож байгаа. Энэ дээр бол нуршаад яах вэ? За тэгвэл нэг юм хуйларсан сөрөг эрчим тэгвэл хаанаас үүсдэг юм бэ гэд асуухгүй юу? Тэгсэн чинь хүний энэ оюун бодол гэдэг зүйл асар хүчтэй юм байна. Хүнээс тэр хуйларсан сөрөг эрчим минер бүтдэг юм байна. Хүний оюун бодлоос. Тэгэхээр хүний тэр ухамсар оюун бодол өөрөө их үүсвэртэй адилхан бүтээгч хүч чадалтай байдаг юм байна. Тэгэхээр бидний бодох төдийд тэр нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй далд ертөнцид гэх юм уу? Тэр далд хэмжээс ертөнцид бодох төдийд бодлороо бид нар юм хийж чаддаг юм байна шүү дээ. Гэтэл хүн өөрөө тэрийг нүдээр харж чадахгүй, мэдрэхгүй учраас хараал хийснээ, ерөөл хийснээ, ер нь энерги ямар үйл хийснээ мэдтгүй явт юм байна. Гэтэл тэр сайн болон муу, за яг сайн муу яг эрэг болон сөрөг эрчим энергийг өдөр тутамдаа үйлдвэрлээд байгаагаа бас бид нар харахгүй болохоор бас мэдчих чаддгүй. Нөгөө талдаа харахгүй болохоор бас итгэдэггүй юм байна л да. Яг нэг бодиттой санагддаг. За ийм яриа л идэг байдаг ч юм уу, гүйд ч юм уу гэдэг. Гэтэл энэ нэг заавал хараалыг ингээд хараал хийдэг бүр тусгай жортой технологитой хүн хийдэг юм байна л да. Энийг хүн санамсаргүй явж байгаад хийчих боломжтой. Яагаад тэр хүнээс гарч байгаа тэр маш тийм хүчтэй сөрөг эрчим энергийг ингээд жоохон хүчтэй гараад ирэхээр нөгөөтгий чинь задлахгүй бол ингээд хуйлраад яваад идэх юм. Нөгөө хар эрчим энерги. Хэрвээ хэн нэгэнд би хүчтэй тэр хуйлраанаа явуулчих юм бол тэр магадгүй тэр хүнд одоо цааштай удамд ингээд амжаа явах тэр хараалыг үүсгэж магадлал өндөр байдаг байхгүй юу? За тэгвэл тухайн хүний бас тэр бодлын эрчим энерги их чухал. За яхан өнгөцгөн бодоод өнгөрөхөд бол тэр нэг утам данцаа хараалуулах хэмжээний хүчтэй болж чадахгүй байх. Гэтэл бүр голын одоо бүр чин сэтгэлээсээ тий голын одоо гогдооноос гэх юм уу бүрстэй маш их эрчим хүч гаргаад тэр бодол, санаа, сэтгэл одоо бүх эрчим хүчээ шавхаад сөрөг эрчим энергийг нэг хүнд аваачаад тэр гомдлоор, цөхрлөөр, харуулслаар, шунлаар ч гэдэг юм уу тий хүслээр тэр нэг сөрөг хүслээр ингээд хүнд хүчиж болд юм байна л да. Тэр нь ядж яхад нөгөө хүн өөрөө эрчим энерги сул, хамгаалалт сул. За дээрээс нь бас энэ хараал юруулыг сайн ойлгодгоо тийм ээ итгэдэг ч хүн байж таарах юм бол орчдөг гэсэн. Нөгөө хуйларсан сөрөг эрчим энерги би бодлоор бүтээлээ. Тэр хүнийг бодоод байгаа шүү дээ. Түүнээс хаа хамаагүй задгаа ингээд юу руу гомцсноо мэдгүй, хаашаа уралж байгаа мэдгүй тийм байхгүй. Нэг юмнаас шалтгаалсан байгаа шүү дээ. Нэг хүнээс те. Тэгээ тэр хүн рүүгээ хуйларсан хар эрчим энерги явуулчихгоо тэр аавраг нэвтэлж ингээд орж ирд юм байна. За аавраг нэвтлэхийн тулд бидний нөгөө энерги хамгаалт гэж юмний чи хэрэг гардаг юм байна л та. Тэгээ энэ хүрднүүд чинь ингээд өөрөө маш хүчтэй ингээд бөөмсийн урсгалаар сэнсэрч байхдаа гадны юм ингээд оруулдаг юм байна л та яал. За яг бүр дотгошоо тулж ирэх юм бол ангитл гадуур нь дахиад ингээд аавраны гэрэл байгаа. Дээрээс нь одоо үг дээдсийн хамгаалт гэдэг юм уу дээд биеийн хамгаалт гэж юм байгаа тий. Тэр юм нь ингээд сулгарчихсан байхгүй болцсон. Тий хүрднүүд нь ч бүр доголдолд орцсон ч юм уу. За тийм хүнд бол үнэхээр нөгөө хараал буюу сөрөг эрчим энерги сорон шиг паг гэд очоо наалдчих тийм ээ. Тэгэхээр энэ зарим хүн хараал хүлээж аваад зарим нь хараал хүлээж авахгүй өнгөрчих боломжтой. Өөрийнх нь тэр эрчим энергийн хамгаалтаас хамгийн анхны тэр зүйл нь хамгаалтаас шалтгаалдаг гэж хэлж болохоор байгаа. За тэгээд аавраных нь аль нэг талд нь ороод суучлаа тэр сөрөг эрчим энерги. Бид нар яг энэ нүдэрээ харахгүй шүү дээ. Магадгүй оройн хүр тавьцаан ч юм уу, хоолойн хүр тавьцаан ч юм уу, жоохон хол ч юм уу, эсвэл бүр ингээд дотор нь ч юм уу ингээд нэг юм аль нэг хэсэгт нь ингээд тэр сөрөг эрчим энерги ингээд ороод суудлаа болчих тийм ээ л да ингээд паразит чиг ингээд наалтчдаг. За тэгээд тэрийг мэдгүй байж байгаа тий. Би яг нөгөө өнөөдөр удам дамжсан гэдэг сэдвийн дор ярьж байгаа учраас тэр хүн өөртөө аурандаа сөрөг эрчим энергийг авцсан байж байгаа. Эсээ мэдээлэл өөр удамдаа дамжуулна. За эсээ мэдээлэл дамжигдана гэдэг чинь тэр сүнсний бүх мэдээлэл буюу одоо гэрлийн эцгийн эс, эхийн эс тэгээ дээрээс нь нөгөө нэг гэрэл дамжиж орж ирж байгаа шүү дээ. Тэр эсийг чинь дагаад эсээ мэдээлэл чинь өөрөө тэр гэрэл
аавра би сүнсний мэдээлэл тодорхой хэмжээнд ингээд өөртөө агуулад тэгээд өөр хүүхэд бүтээж байгаа. За тэгэхэд нь нөгөө сүрэг эрчмийн мэдээлэл нь эсэнд нь нөлөөлсөн байдаг учраас цаашаа удам дамжих буюу өөр хүүхдийнх нь аавра нь яг тэрийг копидод үүсчих боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгээ энэ яг боломжит хувилбар нь. Яг хараал болгоно өөр хүүхд рүү дамжаад авах биш. Тэр чинь нөгөө нэг эцгээсээ тодорхой хэмжээний мэдээлэл аавна, эхээсээ тодорхой хэмжээний мэдээлэл аавна, зарим нь үлдэн, зарим нь одоо удамшин гэдэг ингээд янз янз байгаа штэ. За тэгээ удамшаад ингээ ороод ирчлээ гэж одоо муугаар бодоход тийм ээ. За тэгсэн тохиолдолд ихтэй зөндөө байдаг штэ. За удамшаад ороод ирсэн. Тэгээ нөгөө сүрэг эс анх юм жижигхэн байдагтай адилхан ихийн хөвлөд байхад хүүхдийн 7 хүрд ингэж ялгарч эхэлдэг, 7 хүрд нь хөгждөг. Тэгэхэд нь нөгөө айл нэг хүрдийг нь дагаж орж ирсэн. Тэр сүрэг эрчим энерги нь жижигхэн бас энэ цэг шиг хэлбэртэй байдаг байна. За хүүхэд байхад тэр нь бол нэг мэддэхгүй байж болно. Яагаад гэхээр хүүхэд байх үед тэр сүрэг эрчим энерги өөрөө ийм жижигхэн хэлбэрээр байдаг юм байна л да. Тэгээ томроод ирэхээр тэр сүрэг эрчим энерги чи өөрөө бас тижээгдэж эхэлдэг юм байна. Сүрэг эрчим энерги буюу тэр чин хараалын энерги ингээд хуулиарсаа хар эрчим энерги яваад байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө тижээгддэг юм байна. За тэгээ яаж тижээгдэж үхэн энийг одоо тижих боломжтой гэсэн чинь хүнээс гарч байгаа сүрэг бодол шунлын сэтгэл хорт сэтгэл одоо юу ч гэдгийг тэр нь өөрөө тэр эрчим энергийг тижээж хоолн болт юм байна. Одоо нөгөө хараалын сүрэг эрчим энерги нь уул нь ингэж жижигхэн байх боломжтой байсан боловч хүн өөрөө томроод ирэхээр оюун бодол нь бохирдож эхэлдэг тийм ээ. Оюун бодол нь бохирдоод ирэхээр нөгөө сүрэг бодлыг чинь бодно. Хүсэл шунал гарна. Ингээд тэр сүрэг эрчим энерги хүн өөрөөсөө гаргаад тахаар хажууд нь байгаа тэр сүрэг хараалын мэдээлэл буюу тэр хараалын энерги нь хооллоод ингээд томрох боломжтой, өсөх боломжтой болоо явчихдаг юм байна. За ингээд аль аль нь өсөж хөгжиж байгаа хүүхэд мэт ингэж явдаг байна шүү дээ. Тижээгддэг байна хараалын эрчим энерги. За тэгээд хүмүүс яг сүүлийн бид нар ч одоо байглаасаа холдсон, удам мэдээллээсээ холдсон, өөрийн дотоод зүүн совиноосоо ингээд сонсохгүй байгаад тархиугаа хитрхийг анхаарал өгч жаад өөрийн дотоод зүүн совь мэдрэмжээсээ холдсон учраас надад одоо энэ хараал байна уу, юу байна уу гэдгийг мэддэггүй. Мэдхээр үл баран бүр би юу бодоод байгаа, юу бодоод юу бүтээгээд ямар эрчим энерги үйлдвэрлээ явж байгаа анзаардгүй юм байна. Тоодохгүй юм байна. Ухад судалдгүй юм байна. Хараал байгаагүй нь мэддгүй юм байна. Юу надад нөлөөлөлт байгааг бас мэддгүй юм байна. Юу би тэжээгээд яваад байгаа. Юу надад утамшиж ирсэн бэ гэдгийг бас мэддгүй байдаг байхгүй. За тэгээд анханасаа баг үедээр нь тасалчих боломжтой тэр сүрэг эрчим энерги ингээд цаашаа даймжраад явчихдаг байна. Би яг багада Оросын үзэн бэлгийн тулаан нэвтрүүлэг үзээд хараал идэж ямар амар юм бэ гэд бодчихсон байхгүй. Яа тэгэхээр тэр нэвтрүүлэг дээр гарахтаа тэр бүр баг 4 билүү 4-5 удам хугацааныг нөлөөлсөн хараал байгаа байхгүй. Тэгээд тэр хараал нь болохоор удмынхан дандаа ирчүүд нь өнгөрөөд идэх ч юм уу эсвэл нөгөө заавал удмаар нэг тийм ижил өвчин тусаж үхээд идэг эсвэл нэг насаа гүйцэж наслахгүй үхээд идэг. Тэгээд айж байгаа юм чи яа ийм амар хүчтэй юм байт юм болов гэсэн чинь отоо ботход энэ зүгээр нөгөө айхаар зүйл биш. Анханасаа үүссэн байх тэр нь тасалчих боломжтой энгийн зүйл дээр л хүн өөрөө тэрийг анзаардгүй, хүн өөрөө мэдхээ болцсон хинэггүй зангаасаа болоод жижигхэн зүйлийг л ингээл бүр хідэн үеэрээ дамжуулаад явуулчихдаг юм байна. Уул нь энийг анзаараад мэдээд эртхэн дээр нустцсан бол хүтэж хүн үхээд өвдөөд ингээд явах нөхцөл байхгүй маш амархан зүйл байсан байгаа хгүй. Одоо жишээлбэл яг өөр ойлгомжтой жишээн дээр тайлбарлах юм бол хэдгээр зуунд жилдээ Европт бол нэм бактери байдаг одоо цусаар ингээд дамжиж ордог халдвар авдаг гэдгийг мэдэхгүй байхад бол төрөлтийн хүндрэлээр маш олон эмэгтэйчүүд өнгөрдөг байсан гэж аахгүй. Тэгээ нөгөөд нь яг бохор гараараа хүүхдийн их барьж авдаг ч юм уу. Тэгээл нөгөө ямар ч нөгөө ариун цэврийн шаардлага хангахгүйгээр байдаг байснаас үүдээд тэгэл зүгээр нэг энгийн юмнаас болоод хүний амьнаас ингээд өнгөрчдөг байсан. Нөгөө нэм бактери халдварладаг гэдгийг мэдэхгүй болохоор штеп. Гэтэл тэр зүгээр цэвэр орчинд байх хэрэгтэй байна. Багшнууд нь цэвэр байх хэрэгтэй байна. Гараа нэг
савнтаа усаар угаад биелээ өмсчих ёстой юм гэсэн энгийн дүрмд мэдхгүйгээс болоод олон хүмүүс өнгөрцөн байхгүй. Яг энтэй адилхан энэ хараалын эрчим энерги ингээд задарчдаг юм байна. Ингээд явдаг юм байна гэсэн тийм энгийн зүйлийг мэдхгүйгээсээ болоод бид нар даймжруулчихдаг гэсэн үг. Ер нь энэ сүрэг юмнуудыг. За тэгээд хараалын эрчим энерги тэгвэл яаж одоо нөлөөлдөг вэ те? Одоо жоохон нэг судлаа л та. Тэр ингэ тийм байна. Хүнд оюун бодол нөлөөлдөг юм байна. Хараалын сүрэг эрчим энерги. За яг өөр бусад сүрэг эрчим энергиудын хүнд нөлөөлөх зарчмууд нь бүгдээр ижилхэн. Хараал байна уу, гадны хар сүнс байна уу, тэ тэр хар хуулирс одоо сүрэг эрчим энерги ер нь нөлөөлөл нь ижилхэн. За яаж нөлөөлдөг вэ гэхээр оюун бодолд хүнд нөлөөлнө. Энэ нь болохоор хүн өөрийнхөө оюун бодлыг байнга анзаарч чаддгүй тэр ухамсар ажиглагч ухамсарыг тогтоогоогүй байдаг учраас миний бодолд энэ нөлөөлөд байна гэдгийг мэддэг юм байна. За тэгвэл оюун бодолд нь яаж нөлөөлж болох вэ гэвэл нэг юм харанхуу оройгоор ингээл гадаа ингээл тэрмээр санагддаг те. Энэ тэнд очиж шоудмаар санагдана, архитаар суумаар санагдана. Эсвэл одоо нэг заавал нэг хүнээс нэг хариугаа аммаар санагдана те. Хүнтэй очиж нэг би чигээ үзмээр санагдана. Хүний ингээд юмыг өөрийн болгомоор санагдана, нэг жижиг сажиг юм хулгайлчмаар санагдана ч гэдэг юм уу. Тэгэл ялцчгүй бодолт ингээд сүргөөр нэг хачаач юм бодвол сүрэг муу юм хийх гэдэг нь шүү дээ. За оюун бодолт тийш нөлөөлнө. Сэтгэл санаанд бас нөлөөлт юм байна. Хүн өөрийгөө үнэлэхгүй, хүн өөрийгөө хайрлахгүй, хүн өөрийгөө ингээд дутуу дорд үзэхтэй угаасаа л энэ намайг тоохгүй, энэ намайг хаяндаа би эсвэл хүн хин нэгэнд хайрлуулахгүй, хайрлагдах эрх байхгүй дээ. Би чадахгүй дээ гэдэг ч юм ингээд өөртөө итгэлийг нь унгаах, өөрийгөө үзэн ядах зэрэг одоо сүрэг сэтгэл санаа сүргээр үнэлт сэтгэл готролд орчих гэдэг юм. Ингээд сэтгэл санаа нөлөөлнө. Нөгөө талаар болохоор бие махбодод нөлөөлж болно. Яагаад тэгэхээр хүрдчин өөрөө нөө эргэтэн тогтолцоог эрүүл байлгах эрчим энергийг хангаж идэг гол зүйл нь болохоор альва нэг хүрд доголдолд ороод ирэхээр тухайн нөгөө нэг эдис чи өөрөө өвчлөлд ороод ирдэг. Яагаад тэгэхээр нөгөө нэг юм эрүүл механизмаар ажиллах тэр юу н одоо их усрээ энерги их усрээ авч чадахгүй болчихно гэсэн үг шүү дээ. Жишээлбэл би нэг ноутбук аваад тэгээд тогн залах гэсэн чи тэр тогных нь вольт нь хүрдгүү ч юм уу эсвэл тогн цаансаа тасарчаад байвал тэр ноутбук ажиллахгүйтэйгээ адилхан бидний энэ илүү бүр цус эдис одоо бүх эд эрхтэн өөрөө эрчим хүчээр авч чинь гэж сайн ажилдаг байхгүй юу одоо механик шиг. А гэтэл тэр эрчим хүчийг авч чадахгүй болохоор дутуу аваад ах юм бол доолдолд орно. Жишээлбэл компьютерний сэнс нь ажиллахгүй дутуу ажиллаад байвал гацаад идэх ч юм уу тэгсээр ага шатаад өвдөрчдөгтэй адилхан энэ хүрд гэдэг зүйл чинь эрчим энергээр ингэж хангаад сүрэг хэрэггүй эрчим энерги нь гаргаад нэгсэндээ эрчим энерги их үүсэр болдог байхгүй бидний эс дотоод одоо бүх эргэтнүүдэд гэтэл нөгөө сүрэг эрчим энерги чинь өөртөө ингээд татаад байдаг нөгөө одоо хар нүх шиг тий буруу тишийг ирүүлэхтэй хар эрчим энерги чинь нөгөө нэг гой сах эрчим энерги нь өөртөө татаад сороод тэгээд нэг газар ингээд парцит шиг ингээд наалтцсан маа штэ. Тэнгүүт нь эд эрхтний тогтолцоо нөгөө бүрэн явагдаж чадахгүйгээсээ болоод өвчлөлчдөг. Тэнгүүтээ тэр нэг удан данцсан хараал нь заавал одоо нэг хүрдэн дээр нь очиод байдаг ч юм уу нэг тийм програм суулгацсан баггүй юу тэр чинь. За энэ яг хоолон хүрдэн дээр нь л очисон шүү. За хүүхдтэй нь хоолон хүрд, тэрний хүүхдтэй нь хоолон хүрд гэдэг нэг юм програмчил зайтай нэг тийм болдог. Яагаад програм яриад юм гэхээр энэ эсүүд чинь эс биш энэ энергиуд чинь өөрөө ингээд нэг юм тогтолцоотой програмтай ажилладаг байхгүй. Хэрвээ одоо жишээлбэл сайхан эрчим энергийг ингээд харахаар ийм харагддаг гэж байгаа байхгүй. Них гоё ингээд юм яг нэг жигд нэгдсэн их мишиг ингээд нэг гоё жигд харагддаг. Жигд зурцсан ч юм те өөсөвгүй. А гэтэл тэр сүрэг эрчим энергийг харахаар ингээд замбраагүй. Аюу муухай ингээд нэгдсэн их мишиг ингээд ямар ч замбраагүй муухай харагддаг гинэ. Тэгэхээр эн чинь нэг цаана нэг код л яваад байна гэсэн үг шүү дээ. Одоо бид нар компьютер дээр код бичиж тэр ингээд зөв дараалалаар нь оруулж зөв системийг ингээд хийдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр кодны бүтэц алдагдаад ирэхээр ингээд энд байх ёстой юм энд ороод энд байх ёстой юм энд ороод ингээд замбрааг үтэл үүсгдэг. Тэгэхээр тэр сүрэг эрчим энерги буюу тэр хараалын эрчим энерги чинь замбраагүй байдлыг үүсгэждэг байхгүй юу? За ерөнхийдөө энэний цаанд кодлолт явагдаж чинь гэж ойлгож байна. Ер нь ирээдүйд энэ бүх эрчим энергийг кодын дагуу тоогоор баг ингэж зохицуулах болов гэж бодоод байгаа. Яг нь юм шинжлэх ухаан хөгжөд ирэхээр надад болохоор яг тэгж орж ирээд мэдрэмж нь тэгж орж ирээд байдаг байхгүй. За тэгээд тэр кодлцсон юм чи яг тэ кодныхоо дагуу нэг хүрдэн дээр нь л очиж суун. Тэр өөрөө тэр сүрэг эрчим энерги яаж кодлогдсон?
хүнд амиа хорлох сэдлийг өгөхөөр кодлогдсон юм уу? Биеийг өвтгөхөөр кодлогдсон юм уу? Оюун бодолтод донтолт үүсгэхээр кодлогдсон юм уу? Яг тэр кодоор хүнд үйлчлдэг байхгүй юу? Оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд бие махбодын өвчлөлийн хувьд кодынхаа дагуу нөлөөлдөг учраас бүгд удан данцсан хараад ижилхэн үйлчлээд байдаг байхгүй юу? Нэг нь өөр үйлчлээл, нөгөөтгөнд нь өөр үйлчлээл тийм замраагүй юм биш. Барьж авахд ер нь дөхөн буюу ижилхэн зүйлээр нөлөөлөд байдаг гэсэн үг. Тийм учраас нэг зарчмаар ажиллаад байгаа учраас удан данцсан хараал байна гэд бид нэр ойлгочтой шүү дээ. За энэ хүү сүрэгчийн минертэй өсөө явдаг байх нь бид нар анзаардаггүй байжгаад цаашаа дамжуулцдаг, анзаарахгүй байжгаад тийжээсээр хагаад бүр тэр зөвхөн энергийн түвшинд байсан хараалыг энэ 3 матери түвшинд оруулж иртэл нь өсгөөд өөртөө авчдаг гэсэн үг. За тэгэхээр бид нар хамгийн эхлээд нь энийг анзаарч хэрэгтэй юм тийм ээ. Энэ хараал гэдэг зүйл болон бусад сүрэгчийн энергийг надад байна уу? Надад ямар нэгэн нөлөө үзүүлж байна уу гэдгийг анзаарч сурах хэрэгтэй. Анзаарч сурахын тулд ажиглагч ухамсарыг өөртөө тогтоох хэрэгтэй. Өөрийнхөө оюун бодлыг анзаарч сурна, бодлоо анзаарч сурна, сэтгэлээ байнга анзаарч сурна, бие махбодоо мэдэрч анзаарч сурна. Бид нар бие махбодтойгоо ерөөсөө ярилцдаггүй, бие махбодоо анзаардаггүй. Тэгээ явж идэл нэг өвчин ирсэн. Хөөе, хэзээ юм өвчин авчаа? Би зүгээр л явж ирсэн шүү дээ. Үгүй, шууд байжгаад гинт нэг том өвчин хүнд ирэхгүй. Энэ өөрөө жижигхэн байж томордог. Яг нөө шүдний цоор шиг тийм ээ. Бид нар ингээд шүдээ дөнгөж ингээд цоорж явахт нь анзаарч мэдээд л амдуулсан бол цаашаа явахгүй. Гэтэл бид нар анзаарахгүй явж байгаа сувруу оруулцдаг. Яг тэрнтэй адилхан юм жижигээс үүсдэг байхгүй. Гэтэл бид нар өөрийнхөө биеэ чавдаггүй, өөртөөгөө ярилцдаггүй, бие махбодоо хайрладаггүй. Бие махбодоо амьгүй зүгээр л нэг мах вэ гэж хардаг. Учираас тэрийг мэдэрдэггүй байна. Уул нь бол эд эргэтэн болгоноо мэдрээд эд эргэтэн болгонтойгоо ярилцаа явдаг гэсэн бол хүндрэхээс нь өмнө бид нар барьж авах боломжтой байсан байхгүй. За яг тэрнтэйгээ адилхан сэтгэл тийм ээ. Би өөртөө ямар мессеж өгөөд идэх эсвэл дотроос ямар зовлон, айдас, шаналл, трама гарч ирээд идэх юм бэ гэдгийг анзаарна. За энэ бодолтой байн ямар бодол орж ирээд энэ сөрөг бодол би бодоод идэх юм байна уу? Айдас бодоод идэх юм байна уу? Эрэг бодол бодоод идэх юм байна уу? Эсвэл яана юм болчихгүй дэ гэсэн юм а тавтан бодоод идэх юм уу? Одоо тий бүх юмаа бид нар ингээ анзаарахтаа өөрлөгөө дотгошоогоо чиглэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бидний ингээд анхаарал дандаа ингээ хадагшаага байна ерөөсөө. Тэр юу хийж байгаа бол энэ яаж амьдарч байгаа бол энэ ингэчих болоо тэр тэгчих болоо цагаагаар яаж юм те? Одоо тэр мэдээгээр юу гарч ийн, энэ хүн юу гэж ийн, тэдний амьдрал ямар вэ гэдэг ч юм уу. Энэ одоо ямар хідэн төрний үнэтэй бараа вэ гэдэг ч юм уу. Бидний анхаарал дотгошоогоо биш дандаа гадагшаага болцсон учраас өөрсдөө бүр ингээд хаана юу болоод ямар юм дуталтай яагаад байгаа бүр юугаа ч мэдхээ болцсон байдаг байхгүй юу. Тэр энэ эрчим энергийг гадагшин цацах биш өөрлөгөө оруулж өөрийгөө анзаарахтаа зарцуулах юм бол маш олон зүйлээс одоо өөрийгөө сэргийлж, өөрийгөө онцлож, өөрийгөө таньж мэдэж авах нэ гэсэн үг. За харамсалтай нь хүн болгон өөрийгөө ажиглаад анзаараад өөртөө тулж ажилтгүй. Тийм учраас энэ жижигхэн байсан одоо хараал тийм ээ удам дамжаад хүний аим хавтлаа томорч. Жижигхэн байсан л усын барай удам судрыг тасалтлаа томордог бахнэ. За тэгвэл одоо энэ удмын хараа сүргэрчим энергийг бид нар задлах боломжтой юу? Хүмүүс болохоор хөвчлэн анх юу гэж боддог гэхээр заавал хүн дээр очиж засал хийх ёстой гэж боддог. Яг уу хүн болгон бүхэл бүтэн удмыг ингээд засах хэмжээнд бол үйл хийн гэж би бол бодохгүй байна. Ховор тохиолдол тийм ээ. Сүнсний өгдөлтэй байж чих баг. Гэхдээ хүн болгонд өөрийгөө засах өгдөл байдаг гэдгийг би хэлмээр байна. Тэгэхээр хүн ядаж өөрийгөө засчих боломжтой байхгүй. За тэр бүхэл бүтэн тий эцгийн талынхаа удмыг, эхийн талынхаа удмыг засгаа бай гэхэд өөрийнхөө засах боломж байдаг байхгүй. Тэгэхээр анзаараад за надад нэг ийм нөлөө байна да. Яагаад би ийм юм дээр дандаа алтаад идэгин? Яагаад би ийм юм дээр дандаа бүдрээд идэгин? Яагаад дандаа надад ийм гар цохрол надаа орж ирээд идэгин те? Эсвэл яагаад миний энэ өвдөд идэгин гэдэг ч юм ингээд нэг тавтагддаг зүйлтэй болохоор анзаарч штэ. Энэний цаана нөлөөлөд байгаа сүргэрчин байна гэдгийг хүн анзаарч чинь. За тэгвэл тэрнийхээ бясалгадаг байхгүй учир шалтгаан нь болохгүй бясалгана. Бясалгахын тулд өөрийнхөө дотоод эд эрхтэн, дотоод сүнс, дотоод мэдрэмж, дотоод энергитэйгээ ярилцсан тэрийгээ мэдэрнэ. За энэ бясалгалыг анхны удаагаар чадахгүй ч байсан болно. За тэгээ хүн бясалгаад хахаар сурдаг.
өөрийнхөө тэр дотоод энергитэйгээ эд эрхтэнтэйгээ өөрт нөлөөлөд байгаа өөрт байгаа тэр сүрэг эрчим энергийн учрыг олж чаддаг болдго юм аа. За тэгэхээр тэр сүрэг эрчим энергийг гэрлээр задлах юм байна л да. Одоо нөгөө наранд ингээд дэлхийд тавьчихаа тэгээ нөгөө одоо жишээлбэл хортой уран бол байвал нарны ингээд гэрэл хорыг ууршуулад алуу болгох чинь гэдэгтэй адилхан тэр нэг юмд шингэсэн сүрэг эрчим энергийг нарны гэрэл тэр гэрэл гэдэг юм ингээд устгаад ариулаад байдгаа гэдгийг одоо тодорхой хэмжээнд бол хүмүүс мэддэг болсон тий. Яг энтэй адилхан тэр нар адил тэр гэрэл цацарсан их гэрэл тэр сүрэг эрчим энергийг хувиргах, задлах боломжтой байдаг. Тэгэхээр энэ бол хайр тийм ээ хайраас тэр гоё одоо нар мэд тэр гоё гэрэл эрчим энерги гардаг байх нэ. Өршөөлөөс тийм ээ уучлал өршөөлөөс гардаг байх нэ, талархлаас гардаг байх нэ. Гэхдээ энэ болгоноос хамгийн хүчтэй нь хүний оройн хүрднээс буюу оюун ухамсараас гарч байгаа гэрэл бол хамгийн их хүчтэй. Хамгийн хүчтэй гэрэл учраас оюун ухамсараас гарах тэр гэрэл өөрийн дотор байгаа тэр хараал байна уу, чатга байна уу, лус байна уу одоо тий бүх сүрэг эрчим энергийг задлах, хувиргах хүчтэй юм байна. Тэгэхээр энд хүний оюун санааны гээрэл орж ирнэ. Оюун санааны гэрэл оройн хүрттэй холбоотой тийм ээ. За тэгээд яг хуу гээрэл гэж бид нар ярьдаг шүү дээ. Хвчлээ одоо буддын ухаан тэгээд энэ дорны бясалгал буддын ухаан өөрөө дандаа хувь хүний гээрэл рүү чиглүүлсэн байдаг. Тэр хүн хэдий ч нэг гээрэлтэй байна, оюун санаанд нэг гээрэлтэй байна, төдий ч нэг хүчтэйгээр одоо тэр сүрэг эрчим энергийг устгах чадвартай байна гэж үздэг. Тэгэхээр хүнд ямар ч ажил үйлдэх хүнд тэр оюун санааны гээрэл гэдэг юм тодорхой хэмжээнд бас хэрэгтэй байхгүй юу? За яг хоосон чанар руу ингээд хошуураад бүгд ингээд хөдөө гадаа бол бясалгал хийгээл одоо ингээд хэд туушрах шаардлагагүй л дээ. Гэхдээ оюун санааны гээрэл гэдэг юм бол хүн болгонд байх ёстой зүйл. Бид нар одоо 10 жилийн системд суур боловсрал үздэг тийм ээ. Математикийн суур боловсрал, монгол хэлний суур боловсрал гэвчлэн энэ боловсрал хүн болгонд байх шаардлагатай. Цаашаа тэр хүн ямар ч мэрэгчлэр ажиллаж амьдарч болно. Яг энтэй адилхан оюун санааны гэрэл хүн болгоны суур болох учиртай байхгүй юу? Тэгэхээр тэр оюун санааны гэрэл гэдэг зүйлээр хүчтэйгээр тэр сүрэг эрчим энергийг айлах боломжтой. Тэр нь хамгийн хүчтэй. Бусдууд нь болохоор тэр хайраас гарч байгаа гэрэл, талархлаас гарч байгаа гэрэл, уушлал, өршөөл, намжлалаас гарч байгаа тэр гэрэл бас тэр сүрэг эрчим энергийн хүчийг сулруулдаг жижиг юм байх юм бол задлж чадна. Харин том одоо удан дамжиж ирсэн ч гэдэг юм ингээд жоохон хатуучдсан байгаа сүрэг эрчим энергийг хүний оюун санааны гэрэл, нар мэт ингээд хүчрэх гэрлэр задлах боломжтой. Тэгэхээр бид нар энэ за би ямар гэгэрх биш гэл те. Эсвэл за би ямар их бясалгагч багш болох ч байгаа биш. Энэ гэгэрлэр яад ингээд хайж болохгүй байх нь шүү дээ. Энд чи биднэрт бол зайлшгүй шаардлагатай зүйл байх нэ. За өөрөөрөө гэвэл юм байна. За яг уу чаддаг хүнээс нь бас тусламж гуугаад энэ сүрэг програмчлагдсан сүрэг эрчим энергийг задлуулах боломжтой. Тэр нь мэдээж одоо энергийн засал хийдэг хүн одоо яг зөв засал хийдэг хүн тийм ээ. Одоо гадууш битгүй одоо яг засаад байгаа мó улам нэмэрлээд байгаа мó мэдгүй хүн нөгөө харахгүй болохоор ч мэдгүй 9 шидийн л хүмүүс байна л. Гэхдээ үнэхээр бас чаддаг хүмүүс ч гэсэн байгаа. Тэр чаддаг ламбо энергийн засал хийдэг ч юм уу тэр өөгдөлтэй сүнсний өөгдөлтэй хүн дээр очиод засуулчих болно. Өөрөөр гэвэл бид нарт бас боломж байгаа гэдгийг та нарт ингээд хэлээд байгаа шүү. Гэхдээ яг боломжтой бол өөрөөрөө засах юм бол дараа нь ямар нэгэн сүрэг эрчим энерги орж ирсэн ч гэсэндээ задлал чинь тийм ээ. Энийг өөр хүүхдүүдэд бас заагаад өгч нь ингээд өөрөөрөө хийн гэдэг чинь юм гоё эрдэм хүнд үлддэг шүү дээ. Илүү одоо чухал л да үн цэнтэй гэх юм уу. За ингээд тэр програмчлагдсан сүрэг хар эрчим энергийг задлах боломжтой байдаг юм байна. Баг дээр нь ингээд янзлчих юм бол цаашаа гүн ороод олон хүмүүсийг хохироож, олон хүмүүсийн сэтгэл санаа, бие махбод одоо амь насыг хохироохгүй байх боломжтой. За хараал гэж байдаг, дамждаг, устдаж үгүй болдог, үүсдэг. Дөрөв би та нарт эхнээс нь ярьсан тийм ээ. Хараал яаж үүсдэг юм бэ? Яаж одоо бие биендээ хараал ингээд явж тэр хүнд орж болдог юм тийм ээ. За тэр удамшдаг талаар, за өсөж хөгждөг талаар тэр хараал нь өөрөө өсөж хөгждөг юм байна.
За энэ бас задардаг талаар ингээд системтэйгээр дараалалаар ингээд ярьж өглөө шүү. За тэгэхээр энэ бол ерөөсөө айх зүйл биш, хүн мэдхгүй зүйлээс айдаг. Тэгээ ялангуяа ядчихад бид нар ингээд бие биенийг аюу тийм их хараал гинэ нэг айдсын юмар ингээд дарангуулах дуртай. Ер нь ингээд дэлхий дээр ингээд айдсан эрчим энерги маш их байдаг. Тэгээ нөгөө айхаар хүний эрчим энерги сулардаг, ухамсар ундаг, ухамсарын гэрэл бөхдөг, хамгаалтын энерги бөхчдөг. Тэгэл хараад гэхээр ингээд 9 шидэ амар юм бодоо бол нөгөө кино минут ч бодвол тэ кинонд дэрч ирсэн нэрэ алж талалцаас амар юм байдаг бахна гэл нэг юм бодол тархинд суулгах чинь. За эсвэл нөгөө хүн айлах дуртай хүмүүс байдаг штеп. Ста нэрээ ийм хараалтай болцсон байж яана чи юм гээл загнаад идэх те. Тийм хүмүүс бол бас айц төрүүлдэг. Тэгэхээр ерөөсөө энэ айцгүй болчвол хүн бол маш их хүчрхэг одоо маш их дархлаатай те нөгөө би дархлаатайхан бол өвчин тусдаг гэдэгтэй адилхан айцгүй хүн энэ оюун санаа бие махбод аураны дархлаа өндөр байдаг, айц ихтэй хүн суул байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө айцаар дамжуулж хүмүүсийг ингэж даралдаг, хүмүүсийг өвөндөө оруулдаг энэ програм чинь өөр эртээр үсэ байсан. Гэхдээ бид нар бие бинийхээ айлах хэсгүй шүү дээ, тийм ээ, уул нь л. Тэгэхгүй ингээд бие бинийхээ айлгаал өөрөө нөгөө айц автцсан. Тэгээ тэрийг ингээд халдварлуулад байдаг. Яана наа чи ингэдэг гэсэн шүү дээ. Яана одоо тэгэндээ яана наа чи хүндэрчих юм бол тийм гэл ингээд бие бинийхээ айлгаал. Тэгээ ядаж мэддэг хүмүүс нь бие бинийхээ айлахгүй гэж болно шүү дээ, тийм ээ. Наа чи ингээд одоо өвчин байлиг хэд наа чи идэгдэг өвчин зөв өмчтэй хийх юм бол идэгэн гэх юм бол бид нар нэг сэтгэл санаа амраад ёохоо гэдэгдэг шүү дээ. Тэрнтэй адилхан хараал гэдэг зүйл бол цусын барай гэдэг зүйл ч гэсэндээ өөрөө задарч үгүй болдог эрчим энерги ийм байдаг юмаа гэж тайлбарчин бол хүнийг тайвшраад тэрнээс нэг гарах арга замын дараагийн арга зам ингээд боддог. Тэр хийж чаддаг байхгүй. Тэгэхгүй ингээд юу болоод байгааг нь мэддэхгүй, цаана яг юу байгааг нь мэддэхгүй ингээд айлгаал ингээд тийм л юм тогтцсон байгаа байхгүй бидний нийгэмд. Ингээл ороод ирэнгүүт наа ч гэсэн тийм хараал байна. Одоо тэдэнд өргөөр засахгүй болохгүй ста нараа яаж ин мааж ингээл хүмүүсийг айлгаал те одоо айцаа нэрчим энергээр хооллол мөнгө төгрөгийг авах гал суучдаг байж болохгүй шүү дээ. Тайлбарлаад өгөх хэрэгтэй байхгүй юу? За ийм ингээд хараал гэдэг чинь юм бэ тийм ээ. Энд чинь нөлөөлөд байна. Энийг ингээд авчих боломжтой гэдэг ч юм уу ингээд магадгүй тэр эцэг ихэнхаа ч юм уу эсвэл удамынхаа аль нэг хийсэн хүний буруу үдлээс болоод тийм ээ эсвэл нэг хилмигдсэн үйлдэлс нь болоод бид нар бас давхар хилмигдэх хэсгүй шүү дээ. Бид нар ямар тэр хараалыг чинь бүтээсэн маш эсвэл бид нар хин нэгний гомдоогоод өөртөө хараал авсан байгаа шүү дээ тий. Тэр өөрийнхөө буруу биш зүйл дээр ингээл айгаал чичрээд ах шаардлага байхгүй. Бас тэрнийх нь төлөө хүний ингэж чичлээд ийм хараал тийм хараал гэд айлгаад бас сууж хэсгүй байхгүй юу. Тэр энэ талаар бас сайн судлах хэрэгтэй. Ер нь бид нар эрчим энергийнхаа хууль, эрчим энерги гэдэг зүйлээс сайн бясалгаад ухамсарлах юм бол энэ чинь ийм учиртай юм байна гэд айхаа болно. Тэг дээрэс нь хүн болгонд өөрөө оройн хүрд идэвхжүүлэх буюу оюун санааны тэр гэгэрлийн хүчийг өөртөө хуримтлуулах боломжтой байдаг. Хараал гэхээр үгийн язгуур нь хар. Гэгэрл гэхээр үгийн язгуур нь гэрэл гэгээ болчихж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг чинь эсрэг бас. Гэрэл гэгээ хар эрчим энергийг задалдаг шүү. Оюун санаа өөрөө маш хүчтэй бүтээгч учраас оюун санааны тэр гэгэрэл нь өөрөө тэр задлах хүч бас байдаг юм аа. Хүнд тэр хар сүрэг эрчим энергийг бүтээх асар их хүч байдагтай адилхан гэрэлтүүлээ задлах асар их хүч бас байдаг юм аа. Тэрийг ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ гялалаа. Тэгээд дор бүрний тунгаанд бизээ. Бүгд ингээд дотгошоогоо ороод бяцлаглыг дотоод анзаарах, тэр дотоод ухамсар, ажиглагч ухамсар, анзаарах мэдрэмж гэдэг зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй шүү. Энэ бол угаасаа уулын дээрүүд байсан зүйл тийм ээ. Хүн болон дотгошоогоо чимээлдэг, дотоодоо сонсдог, зүн совинтой, тэгээд өөртөөгөө хамгаалж амьд үлдэх механизмтай байсан бол одоо цаг үед энэ алдагдсан байнамаа. Түүнээс биш заавал одоо нэг юм гэгэрлэр явах хүн л бясалгал хийдэг, дотоодоо чагнадаг тийм ээ. Далд ертөнцийн л хүн хийдэг гэсэн ойлголт биш. Энэ ямар ч хүнд хэрэгтэй зүйл байхгүй юу? За тэгээ энэ хүртэл сонссонд гялалаа.